Хээний утгачлал. Цаг хугацааг холбосон бэлэгдэл, соёлын мөн чанар. Мушига хээ, мөнхийн үргэлжлэл. Хүннүүгийн ширдэг дээрх мушга ороомог дүрсүүд нь төгсгөлгүй үргэлжлэл, мөнхийн оршихуйн бэлэгдэл юм. Урлаг судлаач, төвөгч, археологчдын дэвшүүлсэн олон тайлбар байдгаас хамгийн сонирхолтой нь археологч доктор Эрдэнэбаатарын дэвшүүлснээр уг дүрслэл нь бидний оршин буй сүүн зам галактикийн бэлэгдэл дүрслэл байж болох бөгөөд энэ нь хүннүүгийн дүрслэх урлагийн оюуны гүн ухаан, сэтгэхүйн өндөр түвшнийг илтгэнэ. Амьдралын мод өсөн дэлгэрхийн бэлэгдэл. Эртний хүннүүчүүд байгаль дэлхийг амьд оршихуй хэмээн үзэж, ургамал модны өсөн ургах зүй тогтолыг амьдралын мөн чанартай зүйрлэн, амьдралын мод хэмээн дүрсэлж ирсэн. Мөчөр нахиан гол ишнээс салаалан ямагт дээш тэмүүлэх байдлаар зурсан нь тасралтгүй өсөлт хөгжил, үр өдмийн бэлэгдэл юм. Домгийн амьтад, хүч чадал, тэмцлийн бэлэгдэл. Улангассан бух, барстай төстэй, таван домгийн аратан өөдөөдөөсөө харж тулалдаж байгаагаар зөгтөж байгаа буг хандгай нуруунд дээр ассан далавчит домгийн аратан дүрслэгдсэн нь байгалийн хүч, амьдралын тэмцэл, ялалт ба сорилтыг бэлэгдэнэ. Эдгээр дүрслэл нь эр зэрэг, хамгаалал, тэнцвэрийн тухай эртний ойлголтыг илэрхийлдэг. Геометрийн хээ, хамгаалал ба бат бүхийн илэрхийлэл. Хүрээний хэн, улаан, ногоон, шаргал өнгийн, дөрвөлжин, чагтан, бариултай тал дугуй зэрэг геометр дүрсүүдийг игнүүлэн солиулснаар бүтжээ. Энэ нь хүннүүгийн урлаг сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл бөгөөд зарим судлаачид үүнийг алхан хээний төрөлд багтаадаг. Домогт үгүйснээр монголчууд алхан хээг унах тугалын зэлний чагтнаас санаа авч бүтээсэн бөгөөд бат бөх хамгаалах утгаар эд зүйлсийн хүрээ болгон хээлдэг уламжлалтай.